Давс нуур долгилж далай нэрийг авахад даанч ганцхан голол дутсанч даамаалныхан сэтгэлд бол далай гэмээн далай давс нуурсан билээ. Улаан гомоос бид хөдөлж Монгол төрийн нийт зүтгэлтэн Юмжаагийн Сэдэн бол агсны үлгийн нутаг Давс суманд оройны 7 цагийн үед бид очлоо. Биднийг сумын засаг дарга Батцаг хүүхдэн авч сум орноо танилцуулан хоноглох буудалд маань тухлуулсан юм. Харин маргааш өглөө Давс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ганбаатар бидэнд сумынхан байгалийн сайхан үзүүлэлтэнд газрууд тэр дундаа Монгол дахь цорын ганц Жамц Давсны урхайг үзүүлсэн нь тун сонин сайхан байлаа. Дараа нь бас сумынхаа малчин айлын өрх амьдралтай биднийг танилцуулж золгуулсан гэнэ. Бордо хойлгаа айгын мэтрэ харшандуга ашд мөнхийн ариунса одимитэн нүхэн мотгимэн эдимитунда Баярлалаа. Ингээд манай сум бол одоо ингээд засагны 3 нэгжтэй өдөөгийн 2 багтаа төвийн 1 багтаа ингээд 1700 гаруй намтай дөрөвдөх ястны амьдэрдэг юм сум байгаа. Мал ухааныг аав ээжээс нь тэр малаас олж авсан. Удаагийн нэг хүүхдүүд бол жимлаагийн сургуулийн амралт нь мал төлөлөд ирснээр дараа таад байгаа байхгүй. Одоо бол энэ зүгээр зундныг л хоньергөлөхтэй мэдлэгтэл болохоос биш малын нарийн ширийн энхэгтүүд бол манаач хөвгчдэр канаачдэр огт мэдэхгүй. Тэгзөксөд авах юм. Карандашик. Сальбэрхийн эрхэн эчмэн бодонтноо ардын цогонд цагаан бүдэж ансгаа чилтэл арсыг шигтээ ансуд Эхний орсон айл маань Хандгатвагийн залуу малчин Баян Очрынх байлаа. Баян Очир удам дагсан малчин бөгөөд түүний Баян Зуул 5 6 7 дугаар 5 жилийн гавшигаач улсын сайн малчин цолтой хүн байжээ. Баян Очир аавынхаа хэмжээнд хүрэх малчин болох зорилгыг өмнө нь тавьсан зорилготой, хүсэлтэй, бодолтой залуу. Баян Очир сумынхаа улаан загалмайн онцгой гишүүн тодорхой хэмжээнд хаянд тусалцаа үзүүлэхээс гадна сумынхаа цэцэрлэгт малынхаа сүү цагаан эдэнээс өгдөг, нийлүүлдэг, түүгээр сумын цэцэрлэгийнхэн тараг бүрж хүүхдүүдийн гидсийг цайлгадаг гин. Бас өдөрт нэг тараг бүрээд өвчл төрчин бас л хаврын хэзээд бас л би энэ нэрвэл мэндэж гисэн бас л хэрэгтэй л гэж боддог. Давс сум улаан загалмайн үйл ажиллагаагаар аймагтын тэргүүлдэг сум гэдгийг энэ ташрамд бас хэлхэн зүйтэй. Малынхаа буян хишгэн бусадтайгаа хуваалцдаг, ханд тусламжийн ажилд идэвхтэй оролцдог үлгэр ишээ задуу малчин бол Баян Очир. Эднийх 1700 гаруй толгой малтай, сайл сүүгэн бүрэн ашигладаг цөөн хэдэн айлын нэг. Энэ их малыг маллахад хүн хүч тутамгайдаг болохоор туслах малчин авч ажиллаулдаг юм байна. Туслах малчинтайгаа гэрээ хийж тодорхой хэмжээний цалин олгон, заваас эзэжтэй жэлийн дааж 2-3 жилийн дараа бас мал ахвай таслан өгдөг юм байна. Үүнээс гадна нийгмийн даатгал энэ ч бас төлөвлөсөн. Нэг ёсондоо эднийх ажлын байр бий болгогч буюу ажил олгогч юм. Ер нь Хандгат багийнхан багааран мянгат болчод бөгөөд хичээл зүтгэл, хөдөлмөр, хамтын хүч, эв нэгдлийг бодиттой үлгэр жишээ үзүүлж чаддаг
гайхалтай ард түмэн. Манай аав бол 90 оноод улсын авраг малчин. Улсын авраг. Тий. Тэгээ аймгийн ургамнуудаа энэ авраг. Манай яш чинь 76 он их хурлын депутат. Удаагийн их хурлын гишүүн л гэдэг. Тий. Тийм байсан даа. Давс цум Оросын холбооны улсын туваа улстай хил залгаа байдаг учраас малын хулгай нилээд гардаг байсан ба хөлийн цэргүүд цагтан цэргийг хичээж ижилсний үр дүнд малын хулгай эрс багассан байна. Харин хэдэн жилийн өмнө бол малын хулгайд нутгийн иргэд ихэнх хадуугаан алдсан ч сүүлийн жилүүдэд адуун сүргийн тоо толгоо өсөж үржиж эхлээд байгаад нутгийн ард олон баяртай байна. Манай чир нас армал малсан нэг гэж байна. Таж удам дагсан малчин юм. Удам дагсан малчин. Би ч нөдө манай аавын аав тэр цэрүү гэдэг хүн бас малчин байсан. Тэр ядам гэдэг хүн бас малчин байсан. Тэгээ одоогрууд дөрөвдхийн малчинууд би юм. Дөрөвдөх юм байна. Тэгээ тэр манай үйлжээ бол яг одоо тэр хүмүүсийн байсан үйлжээ. Аймаг хотод хамаатан садан танил хөнгөө залуучууд руу хүүхдийн сургууль цэцэрлэгт сургахын тулд эрдэнэт мал сүргээн зарж, цөөлж, эсвэл айлд таслан тавиад хот хүрээ бараадан суудаг гин. Баян очир залуучуудад хандаж хөдөө нутагт малаа маллан хичээн хөдөлмөрлөх юм бол хангалуун сайхан амьдрах боломж бүрэн дүүрэн бий шүү гэдгийг хэлхийг хүссэн юм. Давс нуур эргэн цохилон зөөлөн долиглон даамаалны ажил амьдралч бас давлгаад өтгөс буурлаан үдэж нэлхс багцуудаан өгтөн мянган жил өчүүхэн чөлөө завгүй мэрэлцэн ирээжлэх амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилсэн.